телевизийн үзэгчид та бүхэндээ пүрэв гарагийн мэндийг айлтган хүргэж байна. DBS телевизийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг төвөмсдийн мэдээллийн хөтөлбөр энэ өдрийн аймаг орон нутгийн хэмжээндх онцлог мэдээллүүдийг хүрэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна уу? Эхний мэдээ, Дархан сумын 7 ерөнхий боловсролын сургууль 4 цэцэрлэг жишг сэтгэл зүйн танхимтай болсон байна. Дархан сумын зүгээс иргэдийнхээ тэр дундаа хүүхэд залуусын сэтгэл зүйн эрүүл мэндийг нийгмийн амьдралын нэн тэргүүнд тавьж бодлогоор дэмжин ажиллаж байна. Дархан сумын засаг даргын боловсрол 2032 хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр ерөнхий боловсролын 4, 9, 12, 18, 31-р сургууль болон оюун нэрээдүй од сургуулиудад сэтгэл зүйн танхимыг иж бүрэн тохижуулж ашиглалтанд орууллаа. Зориулалтын тавилга, дуу чимээ нэвтэрдэггүй хан бүхий тухтай орчныг бүрдүүлснээр сурагчид нууцлалаа бүрэн хамгаалуулж сэтгэл зүйчтэй чөлөөтэй ярилцах боломж бүрдэж байна. Хүний хөгжлийн бодлого бол нэг номерт байгаа. За энэ чагуулгаар бол Дархан сумынхаа бүх ерөнхий боловсролын сургуулиудыг сэтгэл зүйн кабинеттай болгох энэ томоохон ажил маань эхлээд одоо зөвхөн Дархан сумын нутагт төгсгөрдөө байгаа ерөнхий боловсролын сургуулиудаас 15 дугаар сургуулиас бус нь бол бүгдээрээ ингээд дуусаж байна. 26 онд гэхэд бол бид нар нийтдээ 7 сургуулийг яг ийм сэтгэл зүйн кабинеттай болгож байна. За дээр нь бол бүх мэрэгжлийн сэтгэл зүйчд маань бас нэгдэж нэгдсэн холбоотой болсон. За бид бол одоо хамтарч ажиллаж байна. Нийтдээ ерөнхий боловсролын сургуулийн 4800 орчим хүүхдүүдийн дунд бол наривчлсан судалгаанууд хийгдсэн. За одоо яг энэ судалгаан дээр гарч ирсэн дүгнэлтүүдээр тулгуурлаж хариу арга хэмжээний төлөвлөгөөнүүд боловсруулагдаад сургуулийн захирал удирдлагууд руу шилжигдээд за энэ дээр нь бол одоо үр дүнгийн тооцоогоор Дархан сумын засаг даргын хувьд бол ажиллаж байна. За дээр нь бид нар энэ сэтгэл зүйн кабинетуудыг тогтчуулахаас гадна яг энэ кейс буюу яг энэ сэтгэл зүйн үйлчилгээ авсан сурагчид, багш нар, эцэг эхчүүдийн одоо материалуудыг хадгалах стандарт бас шүүгийг давхар байрлуулж өгж байгаагаар бас онцлогтой гэдгийг бас энэ дэршинд бас хэлье. За манай Дархан сум бас 24 сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгтэй бид нар бол одоо өргөжлүүлээд сургуулийн өмнөх боловсролын байгууллага руу орж ийн. Одоогийн байдлаар 4 цэцэрлэг дээр бид нар бас сэтгэл зүйн кабинетыг тогтчулсан байна. За дээр нь бол төрийн үйлчилгээний 9 одоо иргэдэд анхан шатны үйлчилгээ үзүүлэх төвтөө эдгээр төвүүд дээрээ ч гэсэн бид нарын сэтгэл зүйн өрөөнүүдийг бас ингээд тогтчулж байгаа. Энэ болгоны цаана яг юу яригдаад байгаа вэ гэхээр нийгмийн энэ стресс, депресс за тэр дундаа бол яг энэ үүсэт байгаа кейсүүд дээр эргээд бол яг онлынхоо дагуу за дээр нь бол одоо мэрэгжлийн сэтгэл зүйчдэр одоо ажиллуулж за тэнд үүсэт байгаа нөхцөл байдал дээр бол үр дүн гаргах зайлшгүй хэрэгцээ шаардлага үүсэж байгаа болохоор энэ нийгэмд бол сэтгэл зүйчид урдаа гарч ирэх зайлшгүй хэрэгцээ шаардлага бол үүсэж байгаа. За энэ ч утгаараа бол одоо бид нар дээр ирж байгаа том мэдээллээр ч гэсэн маш олон ийм эерэг үзүүлэлтүүд гарч байгаа үр дүнгууд бол гарч байгаа маа. Өсвөр насныхны дундах зөрчил эрслээс урьдчилан сэргийлэхэд мэрэгжлийн сэтгэл зүйчдийн үүрэг оролцоо нэн чухал юм а. Сэтгэл зүйчдийн хэлж буйгаар зөвлөгөө авч буй сурагчдын дийлэнх нь хэн нэгэнтэй ярилцах хэрэгцээтэй байгаагаас гадна гэр бүл цахим орчны үйл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд олноор хандаж байна гэж мэдээллээ. Одоогийн байдлаар нэг 3 анги орж иж бүлгийн зөвлөгөөнд хамрагдсан. 4 эцэгтэй болсон 10 гаруй хүүхдээ ганцаарсан зөвлөгөө өгсөн байгаа. Тэгээ оюун нэрээдүй сургуулийн хувьд 2 сэтгэл зүйчтэй ахлах сургууль дээр, бага сургууль дээр 2 сэтгэл зүйчтэй ажиллаж байгаа. Өөрөө ашиглалтанд орсноороо нөгөө нэг бүлгийн зөвлөгөө явуулах нөхцөл нь илүү сайн бүрдэж байгаа. Нөгөө урд нь бол нөгөө жижиг өрөөнд бүлгийн зөвлөгөө явуулах боломжгүй ангид нь орж явуулдаг байсан байхгүй юу? Тийм болохоор энэ өөрөө ашиглалтанд орсноор бүлгийн зөвлөгөө явуулах илүү боломж бүрдэж байгаа. Мөн оюун нэрээдүй сургууль маань сэтгэл зүйн зөвлөл байгуулсан жилээс тэгээ 4-өөс 12 дугаар анги бүрээс 104 хүүхдийг хамруулсан байгаа. Тэгээд бага ангийн зөвлөлийнхөө хүүхдүүдтэй ер нь бол энэ чинь уулзалт их илүү таатай орчин бүрдэж байгаа. Бага ангийн хүүхдүүдийн хувьд бол сэтгэл зөвлөгөө авах шалтгаан нь болохоор хичээлээс хоцрогдол эсвэл нөгөө нэг хичээлдээ явах дургу болох дийлэн хувь нь ар гэрийн асаргаа жоохон дутмаг байх. Нөгөө гэрийн талхуур хийлэхгүй байх ч юм уу тийм байдлаар ирж байгаа. Дархан аймгийн сэтгэл зүйчдийн холбоо анх 2025 онд үүсгэн байгуулагдсан. Одоогийн байдлаар бид бүхэн нийт боловсролын сэтгэл зүйч болон хувь сэтгэл зүйчтэйгээ нийлээд 45 сэтгэл зүйчдийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. За манай сэтгэл зүйчдийн үйл ажиллагааны маань онцлог болохоор бид ганцаараа ажилладаг. Дээрээс нь бидний ажиллах ёстой орчин маань өөрөө үйлчлүүлэгчдэд аюулгүй, тайван, мэдрэмжээ илэрхийлж гадагшлуулах боломж олгох ёстой байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл хичнээн одоо мэрэгжлийн сайн сэтгэл зүйч байсан ч орчны аюултай, аюулгүй одоо
гас шалтгаалan мэргэжлийн үйл ажиллагааны чанар одоо хүртээмж стандарт яригдж болдог гэсэн. Тэгэхээр Дархан сумын засаг даргын тамирын газар Дархан сумын эрдэнэ төлөвлөгчдийн хурлын зүгээс сүүлийн үед 7 сургууль 4 цэцэрлэгийн одоо мэргэжлийн сэтгэл зүйчийн өрөөг тохижуулж өгч байгаад бид маш их талархалтай байгаа. Яагаад вэ гэхлээр нийгмийн сэтгэл зүйгээс шалтгаалan бага насны хүүхэд болон өсвөр насны хүүхдүүдийн хувьд сэтгэл зүй нэлээд докторгүй байгаа нь бидэнд ажиглагдж байгаа. За энэ мань 2025 оны 9 сар болон 10 сард хийсэн бидний өсвөр насныхны дунд явуулсан суурь судалгаанаас ч гэсэн харагдж байгаа. Хүүхдүүдийн сэтгцийн докторт байдал бол нэлээд сул байгаа. Хүүхдүүдэд одоо сэтгэл зүйн боловсролыг олгох шаардлагатай байгаа гэдгийг бол бид судалгаанаас олж харсан. Тэгээд манай салбарыг ингэж дэмжиж манай салбарын ард баттай зогсож танаа салбар бол бидэнд чухал шүү гэж ингэж үнэлж дэмжиж байгаад нь бид айгу талархалтай хандж байгаа. Энэ одоо стандарт өрөөнүүдийг бий болгосноор хүүхдүүд маань нэгдүгээр сэтгэл зүйн боловсралтай болоод өөрсдийнхөө дотор байгаа таагүй мэдрэмжүүдийг энэ аюулгүй орчинд гадагшлуулж чадна гэдэг маань өөрөө энэ одоо хүүхдүүдэд сэтгэл зүйн хувьд оруулж байгаа маш өндөр хөрөнгө оруулалт юм байна. Орчин гэдэг маань бидний хувьд айгүй чухал байдаг учраас энэ стандарт орчинд мэргэжлийн ур чадвар бүхий мэргэжлийн сэтгэл зүйчэд ингээд одоо нэг үйл ажиллагаа явуулна гэдэг маань аль талаас юм хорсон сайн үр дүн гаргахаар юм боломж харагдаж байгаа. Сэтгэл зүйн зөвлөгөө авахд хаалттай тухтай орчинд байх шаардлагатай байдаг тул сэтгэл зүйчид хандахдаа урьдчилж мэдэгдэн цаг авах нь зүйтэй. Дархан сумын зүгээс иргэдийнхээ тэр дундаа хүүхэд залуусын сэтгэл зүйн эрүүл мэндийг нийгмийн амьдралын нэн тэргүүнд тавьж бодлогоор дэмжин ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд зөвхөн ерөнхий боловсролын сургуулиуд гэлтгүй, багийн төвүүд болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд мөн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх танхимуудыг шат дараатайгаар байгуулан үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсээр байна. Дараагийн мэдээ, Зулцгын гол хүүхдийн цуслан дотор аюулгүй зорчих явган замыг шинээр тавьж, тогтшилт үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байна. Зулцгын гол хүүхдийн цуслан 6 дугаар сарын 15-наас амрагч хүүхдүүдээ хүлээн авч нээлттэй хийхээр бэлтгэл бэлэн байдлаа ханган ажиллаж байна. Дархуул аймгийн хүүхэд хамгааллын жилийн хүрээнд цуслан дээрх хүүхдийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөт ажлуудыг үе шаттайгаар хийж гүйцэтгэж байна. За энэ жилийн тухайд бид нар хүүхд хамгааллын жилийнхаа хүрээнд жил болгон төлөвлөж одоо хүүхдийн цуссан дээр хүүхдийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөт үе шаттай ажлууд маань үргэлжлэн хийгдэж байгаа. За энэ жилийн тухайд бид нар аймгийн иргэдийн хурлаар баталсан төсөл хөтөлбөрийн хүрээнд Зулцгын гол хүүхдийн цуслангийн доторх явган зам болон одоо автозамуудыг шинжлэх ажлыг хийлээ. Нийтдээ 1.1 км орчим энэ замуудаар хүүхдүүд маань яг энэ Зулцгын гол хүүхдийн цуслангийнхаа бүс дотор эрүүл аюулгүй орчинд одоо зорчих ийм одоо боломжийг бүрдүүлж байна. За цаашдаа үргэлжлээд бид нар энэ замынхаа дэргэд одоо гэрэлтүүлгийн ажлыг хийхээр бас төлөвлөж байна. За өнөөдөр манай гүйцэтгэсэн компаниуд маань 95% гүйцэтгэлтэйгээр одоо хүүхдийн цуслан эхлэхээс өмнө ямар тач энэ ажлуудаа хийж дуусгасан их таатай байна. За урд нь бол хүүхдүүдийн байр руу явсан зам байсан бол одоо энэ нийтийн цуслангийнхаа бүх талбайг хамарсан явган зам ашиглалтанд орсноор хүүхдүүд маань одоо яг энэ цуслангийнхаа бүс нутагт аюулгүй яг явган замаар зорчих юм боломж бүрдэж байгаагаараа их онцлог юм аа. За өмнөх жилүүдэд бид нар аян зайлуулагч галт тогооны шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгсэн бол одоо энэ жил дотор автозамаа гэрэлтүүлэхтэй хийхээр ингээд одоо төлөвлөсөн ажил маань амжилттай явж байна. За мөн энэ жил одоо манай хүүхдийн дүүш маань одоо ашиглалтанд орно. Хүүхдүүд маань амарч явах хугацаанд бас усанд орох халуун усаар үйлчлүүлэх юм боломж одоо бүрдэж байна. За тэгээд цаашдаа бидний төлөвлөж байгаа энэ хойно харагдж байгаа талбай дээр хүүхдийн одоо спорт зал, за мөн одоо энэ хөл бөмбөгийн талбайгаа догчлох гэх мэт олон ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа хүүхдүүдтэй дуулгая. За энэ жилийн тухайд манай Дархан ус сувг хувьцаат компанийн маань бас нийгмийн хариуцлагын хүрээнд энэ хөл бөмбөгийн талбайн сандал, за мөн одоо стандарт гар бөмбөгийн талбайг хийж өгөхөөр бас одоо өнөөдөр газар дээр бид нар танилцаад удирдлагууд нь танилцуулаа явж байна. За тэгээ энэ нэгдүгээр ажлууд маань том утгагүй хүүхдийн цуслыг эхлэхээс өмнө одоо хийж дуусгах болно гэдгээ хэлээд нийт манай төсөл хөтөлбөрийг одоо баталж өгсөн энэ цуслангийн доторх автозамын болон явган замуудыг хийх боломжийг олгож өгсөн аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч нартай талархснаа илэрхийлье. За дараа жилүүдийн бидний хийх ажил бол спорт зал, хөл бөмбөгийн талбайн догчлолтын ажлууд, за мөн одоо кино ший үзүүлдэг одоо урлагийн номер үзүүлдэг энэ битүү заалынхаа шинжилгээ ажлуудыг хийхээр ингэж үе шаттайгаар төлөвлөж байгаа. Тэгээ хүүхдүүд маань энэ 100 одоо хүүхдийн цуслан дээр ая тухта найз нөхдөдөө зуныг зугаатаа сайхан өнгөрүүлээрэ гэж урьж байна. Зулцгын гол хүүхдийн цуслан нийтдээ 10 ээлжээр хүүхдүүдийг хүлээн авах бөгөөд эхний ээлж буюу 1-р ээлж Наадагийн адал явдал 6 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 21 хүртэл, 2 дугаар ээлж Зулцгын найзууд 6 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 25-ны хүртэл үргэлжилнэ. Мэдээ үргэлжилж байна. Окторгон бүтээл компани 16 давхрын уртлын 4 замын уулзварын автозамын асфальт бетон хурцлтыг хийж гүйцэтгэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Үүнтэй холбогдуулан зам хаах талаар мэдээлэл хүргэлээ.
Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэр 16 давхрын урт талын 4 замын уулзвар буюу Номингийн уулзварыг 6 дугаар сарын 6-ны өглөөний 8 цагаас 6 дугаар сарын 7-ны өдрийн 13 цаг хүртэл зорчих хөдөлгөөнийг төр хугацаанд хязгаарлана. Энэ хугацаанд Окторгон бүтээл компани асфальт бетонын хурцлтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Манай Окторгон бүтээл компани 2024 оны 9 сарын 1-ний өдрөөс хойш Дархан улаан аймгийн төвийн доторх хатуучилтай авто замын төслийн 2 дугаар үе шатны ажлын тендер шалгараад Дархан улаан аймгийн консултын уулзуураас аймгийн засаг даргын хамгааллын газрын уулзуур, анагаахын уулзуур, тэгээд 16 давхрын урд уулзуур хүртэлх 2.5 км хатуучилтай авто замын төслийг гүйцэтгээд төсөөлж шатанда явж байна. Түрүү өвөл одоо эрт хүүтэрсний улмаас хийж гүйцэтгэж амжаагүй бидний эрэл заншснаар Номингийн урд уулзуурын асфальт бетон хоцолтын ажлыг гүйцэтгэх гээд одоо бэлтгэл ажлаа хангаад байж байна. Үүнтэй холбоотойгоор 2026 оны 6 сарын 6-ны өдрийн 8 цаг тэгдэг минутаас 2026 оны 6 сарын 7-ны өдрийн 13 цаг тэгдэг минут хүртэл тухайн уулзуурын замын хөдөлгөөн маань хаагдах бөгөөд иргэд та бүхэн хаалт тавьсан, тэмдэглэрээ байршуулсан хэсгүүд рүү явгнаар болон тээврийн эрсдэлтэй зорчиж өөрсдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учруулах байхыг хүсэж байна. Төвөмсгийн мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Дархан сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 13 дугаар багт тойрогтой 300 гацуур төслийг хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд 60 ширхэг мөнх ногоон гацуурыг суулгалаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөн болон ногоон дархан хөтөлбөрийн хүрээнд Дархан сумын 13 дугаар багт тойрогтой 300 гацуур төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой ажлыг Дархан сумын засаг дарга тулгаа тус тойрогоос сонгогдсон төлөөлөгчийн хувьар санаачлан эхний ээлжинд 60 ширхэг гацуур модыг суулгалаа. Эдгээр суулгацуудыг хараа голын эрэг дагуух мод үржүүлэхийн газарт бойжуулсан бөгөөд орон нутгийн цаг уурын нөхцөл бүрэн дассан амьдрах чадвар өндөртэй суулгацууд юм а. Монгол Улсын ерөнхийлөгчийн 1 тэрбум мод үндэсний хөтөлбөр Дархан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан ногоон дархан хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Дархан сумын 13 дугаар багаас сонгогдсон төлөөлөгчийн хувьд сонгогдсон тойрогтой 300 гацуур тарих үйл ажиллагааг үе шаттай энэхүү эхлүүлж байна. За энэ ондоо бол эхнийхээ 60 гацуурыг хараа голын эрэг дээр манай Дархан хотын иргэдийн өөрсдийн мод үржүүлэг, мод арчилгааны талбай дээрээс авчирч нийтийн эзэмшлийн зам талбай болох зам дагуу хуучин оролдлын тэр дундаа 13 дугаар багийнхаа бүс нутгуудад үе шаттайгаар одоо тарьж ургуулах энэ үйл ажиллагаараа бол орж байна. За мод тарина гэдэг бол мэдээж бол нэг ажил, цаашдаа бол байнгын модоо арчилж ургуулна гэдэг бол хамгийн чухал асуудал нь байж байгаа. Тийм болохоор багийн засаг дарга, багийн иргэдийн нийтийн урлаараа дамжуулаад иргэд орсон суугчид сууц өмчлөгчдийнхөө холбоотойгоо хамтарч энэхүү суулгасан сайхан гацуураа арчилж турдаж ургуулгын туйлын чухал байгаа. Тэгэхээр Дархан сумынхаа 13 дугаар багийнхаа эргэн тойронд таригдж байгаа энэ модуудыг иргэд орсон суугчид маань маш сайхан хайрлаж, услаж, ингэж бол тоддож ургуудаасаа гэж чин сэтгэлдээс хүсэж байна. За энэ үйл ажиллагаа маань ч гэсэн дараагийн жилүүд дээр үргэлжлээд ингэж явна. Тэгэхээр аймаг сумын засаг даргаас яг энэ үндэсний томоохон хэмжээний хөдөлгөөнүүд дээр нь бол Дархан хоттой одоо батлагдаад хэрэгжээд явж байгаа ногоон дархан төслийг ч гэсэн хэрэгжүүлэх энэ үйл ажиллагаагаа ч гэсэн эрчимжүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд дээр ч гэсэн бид нар яг энэ төслүүдийг эхлүүлж байгаа гэдгийг бас дарханчуудад хандаж хэлье. Ногоон дархны төлөө хамтдаа хичээцгээе. Мод тарихаас гадна түүнийг ургуулах, арчлах асуудал хамгийн чухал тул цаашдын услага хамгаалалтыг иргэдийн нийтийн хурал, сууц өмчлөгчдийн холбоо болон оршин суугчид хамтран хариуцаж, нэгдсэн зохион байгуулалтаагаар ажиллаж, мод бүрийг эзэнтэй болгох уриалга гаргалаа. Дархан аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас зөвлөж байна. Сургууль цэцэрлэг амарч байгаатай холбогдуулаад гэр бүлийн орчинд бол хүүхдүүдийг бага насны хүүхдийг харан хяналтгүйгээр 2-3 цагаар үлдээхгүй байх, мөн хүүхдүүдийг гадаа урт хугацаагаар тоглуулах хяналтаа сайн тавиарай. Насанд хүрэгчтэй хамт үлдээж хүүхдүүдэд хаана хинтээ найзалж нөхөрлж байна. За яг энэ дотроос бас өсвөр насны хүүхдүүдэд тавих харан хяналтаас их сайжруулаарай. Их сайхан ярилцаж, сонсож, өөртөө ингэж ойлголцож манай хүүхдүүд тулгамцсан асуудлаа ярьж эцэг
ихтэйгээ ойлгоод. За хоёрт нь бас нэг юм анхааруулмаар байгаа. Манай эцэг эхчүүд одоо ажил ихтэй өсвөр насны хүүхдүүдэд одоо насан туршидтайхаа үүргээс гүйцэтгээд хүүхдүүдээр харуулад байдаг. Дүүнэрээ бол харах үүрэгтэй ч гэлээ гэсэн урт хугацаагаар харахаар дүүнэр дээр хяналт тавихтаа бас жоохон насны хувьд бол сул байдаг. Тийм учраас манай эцэг эхчүүд хүүхдийг заавал асран хамгаалагч буюу насан туршсан хүнтэй өгдөөж хүүхдээ аюулгүй байдлыг хангаж ажиллаарай. За мөн одоо гадаа тоглоход нь ч гэсэн их чахтаа хамт тоглож хаана тоглож байгаа дээр нь хяналт тавьж бид хүнтэй бас хамтран ажиллаарай гэж зөвлөж байна. За мөн одоо хичээл сургууль амарчаатайгаа холбогдсон орон сууцны айлууд маань цонхны хамгаалтыг заавал одоо хийж хэвших хэрэгтэй байна. Бид ер нь аливаа эрсдэл хязээ үүсгийг таамаглаж мэдэхгүй хүүхдтэй харилцдаг хүн бүрт энэ асуудал бол тулгамддаг. Эсвэгчүүд маань одоо хол ажиллаар явахтаа ч гэсэн бүгд одоо цонхныхон аюулгүй байдлыг хангана. Хоёрт нь манай хүүхдүүд гадаа тоглохдоо мөн одоо энэ дээвэр, гараашин дээгүүр гүүх, за энэс болж гэмтэх, бэртэх ийм эрсдлүүд бас гарч ийн. Тэгэхээр та бүхэн маань хүүхдүүдтэй энэ талынхын эрсдлүүдийг сайн ярьж, тайлбарлаж, ойлгуулж, энд тоглож одоо өндөрт гарснараа ямар эрсдэл үүсдэг юм бэ гэдгийг хүүхдүүдэд сайн одоо тайлбарлан таниулж зааж өгөөрэй гэж эцэг эхчүүдэд зөвлөмөр байна. 27 цаг ирээд за хүүхэд залуучууд маань сурам, мопед, скутер за одоо энэ нөгөө төлбөр төлөөд явдаг скутеруудыг ихээр хэрэгжилж байна. За тухайн тээврийн хэрэгслийг хэрэглэхдээ за иргэд залуучууд маань за нэг жет гэдэг одоо жишээ нь жижиг скутер дээр гуруула, хоёулаа давхралдаад явж байгаа юм нөхцөл байдлууд бас нэлээдгүй ажиглагдж байна. За тухайн тээврийн хэрэгслийг жолоодод явж байгаа бол ерөөсөө нэг хүн нэг скутер гэдэг байдлаар унах ёстой. Ер нь бол тэгэж яваагүйгээсээ болоод эрсдэл нөхцөл байдлууд за замтэр осолд өртөх, хохирох, за өөрсдийнхээ бие эрүүл мэндээр хохирох бас нөхцөл байдлууд үүсэж болзошгүй. Тэгэхээр иргэд маань энэ төрлийн одоо зөрчил дутагдлыг бас битгий гаргаарай. Нэгдүгээрт за хоёрдугаарт мэдээж тээврийн цагдаагийн алба болон удирдах газруудаас бол тодорхой хэмжээний зохицуултыг хийж байгаа. За энэ зохицуулт нь ямар зохицуулт вэ гэхээр 16 наснд хүрээгүй хүн за тухайн одоо нөгөө жет байдаг юм уу, скутер, тапа байдаг юм уу, тээврийн хэрэгслүүдийг бол унах боломжгүй юм зохицуултыг хийж бас ажиллаж байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд бас асран хамгаалагч нартаа бас уриалж хэлэхэд таны хүүхэд 16 наснд хүрээгүй бол бас тухайн тээврийн хэрэгслүүдийг сонгож үйлчлүүлэхгүй байхыг бас анхаарал хяналтаа тавиараа мөн цагдаагийн байгууллагаас бас уриалж байна. Бага насны хүүхдүүдийг автомашинаар тээвэрлэхдээ цонх лүүкээр толгой гарыг ил гаргахгүй байлгах, зориултын суудалд суулгаж бүс бүсүүлэх нь зүйтэй нэ. Өөрийн болон өрөөлийн амнаас эрүүл мэндийг хохирохгүй тулд аюулгүй байдлаа хангаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна. ДБС телевизийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг төвөмсгийн мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар үзэгчдэнд хүрлээ.